сар төлдөг зээлийн төлөлт чинь өндөр байгаа бол Simple application-ыг ашиглан бууруулад амьдрал дахь бусад чухал зүйлстэй зарцуулаарай. Зээлийн дарамтаа багасга Simple төлөлт бууруулах зээл. Галзуу кино сувагтан тавтай морил. За, бүгдээрээ тавлах сайхан манайхан. Энэ удаад баруун та нартай 2017 онд гарч байсан Heart Blackened гэх энэ галзуу киног ярьж өгөхөр сонголоо. Галгал жүжигчдийн бүрэлдэхүүнтэй энэ галзуу кино та нарт таалагдах нь мэдээж гэд ярихаар сонгосон бүрэн. За тэгээд хэдэн баруунууд нь энэ галзуу киног Simple App-тай хамтран хүргэж байна. Simple App-а татаад зээлийн дарамтаа багасгаарай. Та нар маань тэгээд лайкаар бөмбөгдөд өгөхөө мэдээрэй гэж. Ингээд энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. За баян нэр хүндтэй бизнесмен ийм Тайсон охиноо нэг үнэтэй рестораны VIP өрөөрөө явуулж байгаагаар кино эхэлнэ. Тэр өөрийнхөө найз бүсгүй алдартай дуучин Юнатай ганц охин Мирагаа танилцуулахаар энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд охиноо Юнатай нэг өрөөнд оруулаад өөрөө хажуугийн өрөөнд бизнес хамтрагчтайгаа уулзаж амжина. Дараа нь ийм захирлыг орж ирэхэд Юна Мира хоёр ойр зүрэг ярилцаад сууж байлаа. Тэгээд ийм захирал Юнад охиныхоо талаар ярьсанд Юнач Мирагийн зурагтай тэмдэглэлийн дэвтрийг гаргаж ирээд үүснэ. Харин энийг нь харсан Мира их дургуутсаж байна. Мира, энэ бол ээж чинь чамд зориулж хийсэн дурсгалын дэвтэр. Юна их чинь чамайг илүү таньж мэдхийг хүссэн учраас аав нь төр өгсөн юм а. Тэгсэн охин нь дургуутсахаар барахгүй. Нулимс урсгаад уйлсанд мань захирал уурлаад охиноо загнадаг. За тэгээд нэг жил өнгөрлөө. Дүрс солигдоход Юна тайзан дээр дугаад уулж ийм захирал хажуугаас нь сэтгэл нь хөдөлсөн байдалтай үзээд зогсож байна. Маргааш нь тэд спорт машинаараа давхиж ийм захирлын ховын хөлөг дээр эрдэсгэлээ. Тэгээд ийм захирал тэрэнд алмаазан шигтгэтэй нэлээд үнэтэй цаг бэлгэлсэнд Юна гайхаад баярлана. Тэгээд тэд мотортой хөлгөөрөө хам мөрнөөр орой болтол зугаалдаг. Зарим нөгөө талд Мира найзуудтайгаа клубт шоудж байна. Тэгсэн тэнд байсан залуусын нэг найз нь алдартай дуучны секс бичлэгийг явуулсан гэд харуултал тэр нь Юна байсанд Мирагийн эмэгтэй найзуудын нэг уурлаад бичлэгийг бушуухан устгахыг шаардна. Тэгсэн яриаг нь сонссон Мира утсыг нь булгааж аваад бичлэгийг үзлээ. Тэгээд уурлаад шууд Юнатай уулзахыг хүсээд мессеж бичдэг. Тэр үед хөлөг онгоц дээр байсан Юна ийм захиралд Мира өөртөө нь яг одоо уулзъя гэж мессеж бичсэнийг хэлсэнд ийм захиралч олон юм саналгүй. Миратай уулзаж игчийн ёсоор зааж зөвлөж өгөхийг хүсдэг. Тэгээд Юна удахгүй ирнэ гэд явна. Баярлалаа. Яагаад байгаа юм болоо? Цаанаасаа нэг л гуниглаад ах юм. Тэгээд Юна явсаар Мирагийн байгаа клубт нэрлээ. Дүрс солигдоход хэн нэгэн хяналтын камер үзэж байна. Камерт согтуу Мираг хэн нэгэн харагдаад тэрний цагаан джип машинд суугаад нэг тийшээ авч явж байгаа харагдана. Удалгүй зам тээврийн хяналтын камерт замын голд нэг машин зогсчихсан байгаа харагдана. Тэгээд машин хөдөлж галзуу юм шиг давхаад замдаа таарсан бүхнийг мөргөж эхэлнэ. Удалгүй зурагтаар шүн дунд нэг байрны доодох машины зогсоолд түүмэр гарсан. Хэргийн газрын ойролцоогоос алдарт дуучин Юна ухаангүй байдалтай олдсныг мэдээллээ. Онцгой байдлынхан галыг яаралтай унтраасан бол ухаангүй байсан Юнаг эмнэлэг таваачиж мис засалд оруулсан гэж мэдэгддэг. Дуучин Юнаг Тэсан группийн гүйцэтгэх захирал ийм Тэсантай гэрлэх гэж байсан гэдгийг ч бас мэдээлнэ. Мис засал эхлэхэд Юна хараахан амьсгал хураагаагүй байлаа. Тэр үеэр гадуур байсан прокурор Сүншигч хэлцэнхнээ дагуулад шууд такси борж хэргийн газарт очицгоно. Тэгээд зогсоолын хяналтын камерыг үзэх гэтэл хяналтын өрөө бүхэлдээ шатчихжээ. Тиймээс эргэн тойрны машинуудын хяналтын камерыг шалгахыг багийнхандаа тушаадаг. Маргааш өглөө цагдаа нар нэг зогсоолд машин дотроо ухаангүй унтаж байсан Мираг болоод цагдаагийн газарт хүргэнэ. Тэр болсон явдлын талаар мэдээгүй бололтой. Нэлээд хийгжүүн яваа харагдана. Тэгээд тэрнийг цагдаагийн газрын ширээг дэрлээд хэвтэж байтал аав нь орж ирнэ. Би одоо явж болох уу? Мира, Юна өгчихсэн. Та хоёрын хооронд юу болсон юм? Та арай намайг сэжиглээд байгаа юм шүү дээ. Зүгээр л үннээ хэл. Тэгвэл би чамайг эндээс гаргаж чадна. Харин худлаа хэлвэл би тусалж чадахгүй шүү. Арайч дээ. Тэр биеийн үнэлэгчээс болоод надад ингэж хандж байгаа юм уу? Харчаагүй. Ингээд хэлэх үгүй болсон ийм захирлыг гараад явхад зөрөөд мөрдөгч орж ирээд Мираг байцаана. Удалгүй Юнагийн оршуулга болж ийм захирал ганцаараа гэевч хоцорлоо.
Оршуулгын дараа ийм захирал ганцаараа хамуурны голд очоод өөрийн эрэхгүй уйлнаа. Мань захирал охиноо өмгөөлүүлэхээр хуулийн фирм хөлсөлсөн байлаа. Хэрвээ Мира гин буруутай нотлогдвол дор хаяж 15 жилийн ял авах нь. Хуулийн фирмийнхэн Мираг гин буруутай гэж үзэж байсан учраас тэрнийг суллуулах гэж биш. Ялыг нь багасгах гэж оролдож байгаа нь ийм захиралд таалагдахгүй байдаг. Тэгсэн цаадуул нь Мирагийн комосныг таагүй зүйл олсноо хэлж, ийм захиралд үзүүлсэн нь компьютер тоглоом дээр Мира юнаг хутгалж алаад балконоор шидээд инээж байгаа бичлэг байдаг. Энэ бичлэгийг прокурор үзүүл тэрнийг урьдчилж төлөвлөд санаатаа алсан гэж үзнэ. Энэ тохиолдолд байдал бүр хурцдана. Фэйсбүүкээр цацчих. Юу гэнэ? Тэгвэл манад байдал маш сул талтай болж ирнэ штэ. Би энэ тоглоомыг хийсэн компани 85% эзэмшдэг. Энэ скандалаар дамжуулаад төлбөртэй хэрэглэгчид маань ирсэн нэмэгдэнэ. Бас та Чой Хижун гэдэг хуульчийг таних уу? Тэгэд хуулийн фирмийн босс ийм захирлын хүсснээр Чой Хижун гэгч шинэхэн хуульчтай очиж уулзаад фирмдээ ажилд авах санал тавилаа. Хижун энэ саналыг хүлээж аваад Мирагийн хэрэг дээр ажиллахаар болно. Тэгэд Хижунийг Мира дээр хэрэгэлтээр очиход Мирач тэрнийг шууд тэврээд авна. Тэгэд тэр өдрийн талаар юу ч санахгүй байгаагаа хэлдэг. Тэд эртний танилуд болох нь ярианаас нь тодорхой болно. Улс орон даяараа ийм захирлын охин хойд ихийгээ алчсан гэсэн цуу яриа тарж бүгдээрээ үүндэтгэжээ. Тэгэд Хижунийг ийм захирлын ажил дээр очиход захирал тэрнээс охиныг нь гин буруугүй гэдэгт хөдөлшгүйгээр итгэж байгаа эсхийг асуудлаа. Хижун ч гин буруугүй гэдэгт нь эргэлзээгүй итгэж байгаа гэдгээ хэлнэ. Өнөөдрөөс эхлээд чи Мирагийн албан ёсны өмгөөлөгч боллоо. Охины минь хажууд байж чадах бүхнээ хийгээрэй. Захирлыг гарч ирэхэд гадаа нь хэвлэлийнхэн цуглжээ. Охин минь алуурчин бишээ. Прокурорын газраас манай охиныг гэсэн бодит баримт байхгүй байхад баривчилж саатуулж байгаатай санал нийлэхгүй байна. Бид ийм Мирагийн өөрийнх нь албан ёсны байр суурийг удахгүй илэрхийлэх болно. Хэрэг гарсан газрын хяналтын камерын бичлэг байхгүй болсон учраас цагдаа нар болсон явдлыг таамаглах гэж юнаг машинд яаж мөргүүлсэн байж болох талаар симуляц хийж үзэж байлаа. Харин нөгөө талд Хижун Мираг өмгөөлөх тактикаа боловсруулад завгүй байна. Дүр солигдоход нэг залуу нэг хаалттай дэлгүүр рүү нэвтрэх гэж оролдож байна. Тэгсэн дэлгүүрийн тохиолдол дуурахад болоод буцаад явна. Харин дэлгүүрээс нэг залуу тэрнийг камераар айж эхэлж байлаа. Удалгүй шүүх хурал болоход Хижун өмгөөлөгч уг хэрэг дээр ажиллаж байгаа Суншиг прокурортой мэдгэлцдэг. Эхлээд прокурор Мираг гэрчээр дуудаж Юната ямар харилцаатай байсныг нь асууна. Тэгээд тэрнийг Юнад дургүй байсныг асуухад Мираг хүлээн зөвшөөрлөө. Өмгөөлөгч Хижун прокурорын асуултыг шүүмжилж дахин эсэргүүцэл илэрхийлж байсан ч шүүгч эсэргүүцлийг хүлээж авалгүй асуулт хариултыг үргэлжлүүлсээр л байна. Тэгээд Мира тэрээр Юната уулзахаар тохирсон ч уулзах чадаагүй. Гэрийнхэн гадаа хүлээж угаад ундчихсан. Тэрнээс хойш юу болсныг ерөөсөө санахгүй байгаа гэж мэдүүлдэг. Тэгээд прокурор тэрнийг машинтайгаа хамуурны эрэг дээрх зогсоол дээр ирж зогсож байгаа хяналтын камерын бичлэгийг үзүүлнэ. Гэвч Мира тэгэж ирснээс сандгүй. Дараа нь Хижуны асуулт асуух ээлж боллоо. Тэгээд тэр орой Мираг хэрэг уусныг асуусанд Мира найзуудтайгаа хідэн аяг шампансаг уусан. Урд өмнө нь хизээч согтуугаар жолоо барьж байгаагүй. Уусан үедээ дандаа жум менежерийг дууддаг. Хэрэг болсон шөнө яагаад өөрөө жолоо барьснаа санахгүй байна гэж мэдүүлнэ. Тиймээс өмгөөлөгч шүүгчид хандаад яллагч талд Мирагийн машины явсан маршрут л байгаа болохоос Мираг Юнагийн аминд хүрснийг нотлох нотолгоо. Тэр бүхэл Мира өөрөө машин жолоодож явсан гэдгийг батлах нотолгоож байхгүй гэдгийг сануулж хэллээ. Шүүх хурал завсарлахад Суншиг прокурор Мирагийн хийсэн утасны дуудлагуудтай танилцдаг. Хэрэг гарсан орой Ганнам дүрэгт байсан Мира Ёидо дүрэгт байсан Юна руу уулзах хэрэгтэй байна яаралтай гэж мессеж бичсэн байна. Мессеж бичснээс 6 минутын дараа жум менежерийг дуудаж шөнийн 1 цаг 20 минутын үед Юна Октагон клубын ойролцоогоос хариу мессеж бичсэн байна. Тэгээд хариу өгөөгүй учраас клуб руу орсон. Шөнийн 3 цаг 5 минутын үед Мира Юнагийн гэрийн ойролцоогоос тэрэн лүү залгсан. Тэгээд Юна тэрнийг авахар ирсэн бололтой. Тэгвэл тэр хоёр клубт нэг уулзаад дараа нь Юнагийн гэрийн гадаа хоёр дахь уулзсан болж таарч байна. Тийм ээ, хоёр уулзсан. Энэ үеэр нэг мөрдөгч Юна болоод тэрний хуучин найз залуу хоёрын секс бичлэгийг тэр орой найзуудынх нь нэг Мира үзүүлсэн гэдгийг олж тогтоосон гэдгийг хэлдэг. Ингээд прокурор тэр шөнө клубт Юна Мира хоёрыг зодолцсон гэдгийг гэрчлэх гэрчээс байцаалт авдаг.
Гэрч Юнагийн фэн учраас тэднийг нууцаар харж байтал Мира тэрэнд утсан дээрээсээ бичлэг үзүүлсэн байна. Тэгээд тэр үед болсон явдлыг дурсаж ярьдаг. Наад бичлэгч Наавточ нь учрахаас өмнөх үеийн бичлэг. Аав чинь чинийг мэдж байгаа. Аав чинь чамд ямар их санаа зовж байгааг чи мэдэж гинөө. Гэвч Мира хэгжүүрэхэд ерөөсөө тэрнийг хүн гэж тоохгүй байж. Юнач арайхийн бие бариад тэндээс гарах гэтэл Мира элдвэр доромжлоод байсан учраас тэсэлгүй хашгирч тэгээд тэд барьцалдаж автал жум менежер ирээд салгасан байна. Шүүхөрлийн эхний өдөр дуусгаад ийм захирал суншиг прокурортой жийж уулзнаа. Тэгэд охиныг нь тайван орхихыг хүсдэг. Хачим да. Өнгөрсөн 7 хоногт гэхэд над руу өндөр албан тушаалтай 16 хүн утсаар ярьж хамт хоол идэ гэж өрсөн шүү. Хачи. Надтай юу ярих гэсэн юм бол доо. Би тэр хүмүүст үнэтэй бэлэг өгөөд чам руу яриулсан. Прокурор, та энэ дэлхий дээр цор ганцаараа амьдардаг биш. Тушаал ахихаар шатаар өгсөх үед чинь тэр хүмүүс тантай таарч тус болно гэж та бодохгүй байна уу? Энэ дэлхий дээр бүх зүйл ингэж л явдаг. Шатны орой дээр ганцхан өөрийн хүчээр гардаг юм шүү дээ. Хэрвээ чи хүсвэл би чамайг ерөнхий прокурор болгож өгье. Би энийг хийж чадна. Таач галзуу юм тийм да. Хоол идэх ямар ч хүсэлгүй болгочлоо. Хачим ярихаа болоод зайлж үз. Ийм захирал тэндээс охинтойгоо уулзахаар очсон ч Мира автагаа уулзахаас татгалзлаа. Тэр өдөр хийж үнийг гэртээ эртэл хамт амьдардаг найз нь Юнагийн улаан фэн Кабл Гай хочтой Ким Домюн гэдэг залууг олсноо хэллээ. Тэр залуу Юнагийн ажлын ойролцоо нууц камер байрлуулж угаад баригдаж байсан түүхтэй байж. Гэвч Юна тэрнтэй хэрэг зарга үүсгэлгүй эвлэрсэн байлаа. Тэгэд тэд Кабл Гайын ажилуулдаг дэлгүүр рүү яваад очино. Тэгсэн дэлгүүр нь цоочтой байна. Хижүүнийг ойртод очтол дэлгүүрийн тохиолдолд угарсанд хижүүн сандарлаа. Харин тэрний алхан бүрийг өөр газар камер суйрлуулж явсан Кабл Гай утсаараа харж байна. Хижүүн ч Кабл Гайыг орой болтол хүлээгээд тэсэлгүй явдаг. Гэтэл тэрний хөдлөختө зэрэгцээд нэг хар машинтай залуу шууд дэлгүүр рүү машинтайгаа дараад орчихно. Тэгсэн хижүүний анхаарал сарниж машинаараа замын хажууг мөрөгчлөө. Энэ хооронд нөгөө залуу дэлгүүрт байсан цоочтой шүүгэнээс бүх хар дискүүдийг цүнхэллээ. Тэгээд цагдаа нарыг эрэхтэй зэрэгцээд хажуугийн зогсоол дээр зогсож байсан машин доогуур цүнхтэй дискүүдийг хийчихэд өөрийгөө санамсаргүй осол гаргасан мэтэр жүжиглээд цагдаа руу очдог. Тэрнийг холоос харж байсан хижүүн цагдаа нарыг явахдаа зэрэгцээд машиныг нь шалгаа зогсож байтал зогсоолд зогсож байсан машин хөдлөөд доор нь байсан цүнхтэй хар дискүүд үлдсэнд хижүүн цүнхийг аваад явна. Тэгсэн тэр хүн нь жум менежер байлаа. Дараа нь Кабл Гай мопедтойгоо хэрж дискүүдэд шалгаад үзтэл аваад явчихсан байсанд боож үхэх шахаж байна. Тэгэд эргээд хартал ард нь ийм захирал байгааг хараад цочно. За sorry, буруу та нартай гял санхүүтэй холбоотой нэг чухал юм хэлээдгий. Тэгэхээр манайхаа цаан чинь инфляц 10% хүрээд амар өндөр хүүтэй зээлийн төлбөрөөс болоод олон хүн үрийн ачаалалд орж санхүүгийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед ба штэ. Симплийн сэтгэлтэй хамт олон төлөлт бууруулах зээл гээд нэг аятайхан үйлчилгээг санал болгож байгаа юм байна. За яадаг үйлчилгээ вэ гэхээр ингээд ямар ч банк санхүүгийн байгууллагаттай ингээд идэвхтэй зээлтэй байсан ч гэсэн одоо Simple App-д орж бүртгүүлээд төлөлт бууруулах зээлийн одоо үйлчилгээний хүсэлтэд ийлгэх юм байна. Тэгээд одоо цаанаас нь мэдээж ингээд шалгаад ингээд зөвшөөрөгдөн штэ. Тэгээд зөвшөөрөгдсөн тохиолдолд өөр газар аваад тэр зээлийг одоо Simple-с бүрэн хаагаад тэгээд илүү уян хатан нөхцөлтэйгээр шин зээлийг олгох юм байна гэж. За тэгээд нэг юм галзуу дайжгүй үйлчилгээг Simple дэх найзууд нь санал болгож байгаа юм байна шүү. Simple App татаад зээлийн дарамтаа багасгаарай. За анхаарал хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Захирлаа. Хулгай хийлээгээд машинтайгаа ингэж дайрч орж хамаг юм эвдээд өгтөө яах вэ? Миний юмнууд хаана вэ? Надад байсан бол би энд ингэж сууж байх уу? Чамд ослын бичлэг байгаа юу? Энэ үеэр хижүүний найз дискнуудыг нэг нэгээр нь холбож дотор нь байгаа зүйлсийг үзэж байна. Тэгсэн Юнагийн бичлэгүүд дүүрэн байсанд тэрнийг үнэхээр Юнагийн улаан фэн болохыг ойлгоно. Зүгээр л үннээ хэлчих. Та бүх зүйлийг мөнгөөр шийдэж болно гэж бодож байна уу? Надад мөнгө чухал биш. Тэгэд юу чухал вэ? Хайр, найз нөхөд, гэр бүл. Мөнгө чинь дуусахаар бүгдээрээ л хаяад явдаг юм да. Тэгсэн Кабл Гай уурлаад тэр өдрийн бичлэгийг үзснээ хэлж Юна Мира хоёр яаж хэрэлдэж байсныг, Мира Юна руу яаж давшилж, Юна яаж бие барьж байсныг ярьлаа. Хариудан захирал тэр өдөр юу болсныг өөрийн нүдээр үзмээр байгаагаа хэлээд
Нэрийн хуудасаа өгөөд явсанд кабель гайж аргагүй ирэхэнд хойноос нь гарна. Тэр шүн хийжүүний найз нэг дискийг нэгэд үзтэл кабель гайын Юнагийн гэрийн дорх зогсолд камер суйрлуулж байгаа бичлэг байлаа. Гэвч тэр камерын бичсэн бусад бичлэгүүд алдаа загаад нээгдэхгүй байсанд тэр файлуудыг засахаар ажиллаж эхэлдэг. Харин нөгөө талд кабель гай ийм захирлын гэрт ирж байна. Тэгээд Юнагийн унтдаг байсан орыг хараад сэтгэл нь хөдөлж шууд дотор нь ороод хэвтлээ. Бас хувцсны шүүгийг нээж үзээд бүрэх баярлж байна. За тэгэхээр ихний шаардлага Юнагийн өмсдөг байсан цээжин дээрээ шар шувуутай цамц байгаа тэрийг олоод ир. Цагаан өнгөтэй шүү. Ийм захирал хэлсэн цамцыг нь авчраад өгсөнд кабель гайж баярлаад шүүрч аваад үнэртэж байна. Бид хоёр анх уулзахад тэр энэ цамцыг өмсч байсан. Хоёр дахь хүсэлт Юна шин цомог гаргах гэж байсан. Тэр цомгийг битгий гаргаарай. Би аав шүү. Болж байна. Би студидтэй холбоо бариад авч өгье. Одоо явж бичлэгээ үзье. Гэхдээ та бичлэгээ авсан даруйда намайг айгүй бол зүйл дуусгах нь тийм үстэй. Тэглэж би дөнгөж хоёрхан шаардлага хэлж чинь. Бичлэгийг өгөхгүй. Маргааш нь шүүх хурлын үеэр ийм захирал хийж юунд нэг загтал үлдээгээд гарч явсан нь чухал ажлаар Тайланд явах боллоо гэсэн байлаа. Орон хийжүүн Суншиг прокурортой уулздаг. Тэд өмнө нь үерхдэг байсан болох нь ярианаас нь тодорхойлно. Тэгээ Суншиг прокурор хийжүүнийг энэ хэрэгээс гарахыг зөвлөж муу хүмүүсийг өмгөөлөх хэрэггүй гэж сануулна. Тэр новш намайг худалдаж авах гэж оролдсон. Тэгээд миний удас чамайг тавиал. Чи ойлгохгүй нөө? Тиймээс чи энэ хэрэгээс гарах хэрэгтэй байна. Гэвч хийжүүн энэ хэрэгээс гарах бодлогогүй хэллээ. Учир нь тэр Мираг буруугүй гэдэгт чи инхнээсээ итгэлтэй байлаа. Тиймээс дургуун хүрсэн Суншиг прокурор тэндээс гараад явна. Тэр шөнө ийм мөрдөгчийг ирэхэд ганцаараа баахан пив уусан хийжүүн ширээгээд ирлээд унтаж байна. Харин нөгөө талд ажил дээрээ сууж байсан Суншиг прокурортой кабель гай туслахаар дамжуулаад холбогдож Юнагийн ослын бичлэг байгаа учраас уулзаж ярилцах хэрэгтэйг хэлүүлдэг. Тиймээс Суншиг прокурорч тэрнтэй холбогддог. Тэр шөнө хийжүүний гэртээ ирэхэд найз нөгөө бичлэгүүдийг засчихжээ. Тэгээд үсттэл тэнд Юна жум менежертэй маргалдаж байгаа харагдана. Тэгээд жум менежер Юнаг цохиж авах шахаад уурлаж хашгирч байгаа харагдсанд хийжүүн гайхлаа. Маргааш шүүх хурал эхлэхэд шүүх хуралд хийжүүн жум менежерийг гэрчээр дуудаж байцаасанд цаадах нь өөрийгөө Юнагийн фэн хэрэг гарсан шөнө Юнагийн гэрт юмыг нь оруулж тавьчаад ирэхэд Юна ухаангүй хэвтэж байсан. Бас нэг газраас юм шатаж байгаа бололтой үнэр гарч исэн гэж мэдүүлдэг. Та саяхан тансаг зэрэглэлийн цагны дэлгүүрт очсон уу? Урд шөнө ийм захирал хийжүүнтэй уулзаад тэрний Юнад бэлгэлж байсан үнэтэй цагийг нэг залуу дэлгүүрт нь аваачиж өгөөд мөнгө авсан талаар дэлгүүрээс нь холбогдож мэдгдсэн гэдгийг хэлсэн учраас ингэж асуусан байна. Энэ асуултаас болоод жум менежер байрцаалддаг. Тэгээд жум менежер ийм захирлын Юнад бэлгэлсэн цагийг зарах гэж дэлгүүртэй нь холбогдсон ч эзнээс нь өөр хүнээс буцааж авахыг хориглодог учраас аваагүй гэдгийг хийжүүн хэлдэг. Тэгээд тэр цаг хаануугааг асуусан ч жум менежер хариулахаас татгалзаж байна. Тэгээд хэрэг гарсан шөнө жум менежерийг Мирагийн машиныг жолоодож хааныг тийшээ явсныг асуусанд нөгөөх нь ууралж Юнагийн жинхэнэ мөн чанарыг мэдэх хүн нь ганцхан би. Юнаг надаас илүү сайн мэдэх хүн байхгүй. Тэр бүхэл ийм захиралч юу ч мэдэхгүй гэж чангаар хэлдэг. Тэгээд та тэрнийг алсан юм уу? Тийм ээ, би алсан. Би алсан яадیں۔ Тэр чин галзуу новш байсан. За тэгсэн Суншиг прокурор гайхлаа. Тэгээд Суншиг гарч ирээд кабель гайын бичлэгийг үзэх хүртэл жуныг буруутгахгүйгээд кабель гайыг шинэ гэрчээр дуудлаа. Тэгсэн кабель гай шүүх хуралд хараахан ирээгүй байсанд Суншиг шүүгчээс хэсэг хүлээхийг хүссэнд шүүгч 20 минут хүлээгээд ирэхгүй бол гэрчийг цаашид хүлээхгүй гэж мэдэгддэг. Шүүх хурал завсарлахад ийм захирал хийжүүнд уурлж кабель гайыг шүүх хуралд оролцуулж болохгүй. Ямар ч аргаар хамаагүй зогсоох ёстой гэж загнана. Энэ үеэр утсанд нь дуудлага ирж кабель гайыг зогсоол дээр ирснийг хэлсэнд ийм захирал сандарлаа. Мирагийн амьдрал юу болж дуусахыг чи төсөөлж гинөө? Би шаардлагатай бол тэрнийг хулгайлаад чамаагүй зогсооно. Надад 5 минут л өгөх. Ингээд ийм захирлыг явсанд хийжүүн харсаар хоцорлоо. Тэгээд Суншиг прокурор дээр очиж кабель гайыг хулгайлж магадгүй байгааг хэлэх гэсэн чи цаадхан сонсолгүй яваад өгнө. Харин ийм захирал доош буугаад кабель гайыг хайж байна. Тэгээд таарсан даруйда бариад авлаа. Хоёулаа ингэж тохироогүй штэ. Чамд юу хэрэгтэй юм? Юнагийн хувцсны шүүгийг бүхэлд нь авал. Мөнгө чухал бишээ гэж хэлээ үсттэй. Бид хинг. Би чамд төлье. Чиний амьдралдаа сонсоогүй мөнгийг чинь өгье. Муу гач донтой новшоо. Энэ хоёр хар машинтай залуус ирж кабель гайыг
Машинда чихээд аваад явлаа. Кабель гай тэдэнтэй ноцолдох үедээ флаш дискээ унгаасанд хийжүүн дискийг авна. Тэгсэн ийм захирал тэрнээс дискийг булааж аваад шүүх хурал руу орохыг тушаадаг. Энэ байдлаас нь хийжүүн ийм захирлыг сэжиглж эхэлнэ. Тэгээд шүүх хурлын танхимд ороод Суншиг прокурортой уулзнаа. Ким Домён чамд бичлэг авчирч өгөх хүснэ үү? Тэгвэл тэр бичлэг одоо хаана байгааг би мэднэ. Ийм тесэн аваад хөрөмнийхээ халаасанд хийж гисэн байгаа. Ингээд тэр хоёр шүүгчд очиж дахиад нэг хүнийг шинэ гэрчээр дуудах хүсэлтэйгээ хэллээ. Тэгээд прокурор ийм захирлыг дуудсанд хийж хүнч татгалцсангүй. Гайхсан ийм захирал гэрчийн суудалд суугаад бүх асуултад үнэн зөвөр хариулах болно гэдгээ тангаргална. Шүүгчээ, энэ гэрчийн халаасанд байгаа флаш дискэнд бичлэг байгаа. Энэ хүн миний гэрчийг хүчээр авсан учраас энэ хүний биеийг нэгжих зөвшөөрлийг прокурорт хүргүүлсэн байгаа. Надад тэр флаш диск чухал байна. Тиймээс прокурорын зөвшөөрөл ирэх хүртэл би энэ хүнийг энэ танхимаас гаргахгүй тулд энд гэрчээр дуудсан. Надад энэ хүнээс асуух нэг ч асуулт байхгүй. Сүншигийн туслах ерөнхий прокурор дээр очиж нэгжих хүсэлтэн дээр гарын үсэг зурулах гэсэн ч ерөнхий прокурор татгалзлаа. Тиймээс доорх зогсоолд кабель гайыг барьж явсан бичлэгийг үзүүлж байх зөвшөөрөл дээр гарын үсэг зурулж чаддаг. Ингээд шүүх хурлын танхимд зөвшөөрлийн бичиг ирсэнд прокурор тэрнийг босч нэгжүүлэхийг хүснэ. Ийм захирлыг босч зогсоход прокурорын туслах нэгжээд флаш дискийг гаргаад ирсэнд бүгдээрээ дискэнд дэх бичлэгийг үзэхэр боллоо. Тэр бичлэгт Юнагийн байрны машины зогсоолын бичлэг байна. Тэнд Юна уурлаад Мирагийн машиныг гараараа цогчход буцахт нь машин тэрнийг мөргөж унгаж байгаа бичлэг байдаг. Гэтэл машинаас эрэгтэй хүн гарч ирээд Юнаг алгадаж толгоогоор нь хаан мөргүүлж байна. Бас машины нөгөө талаас Мира гарч ирж байгаа харагдсан. Тэнийг харсан Мира шууд ухаан алдаад унлаа. Пак Юнагийн аллага тэрний экс найз залуутайгаа хийсэн секс бичлэгээс үүдэлтэй гэж үзэж байна. Бичлэгийг үзсэн ийм захирал уураа барьж чадалгүй тэрнийг хэрцгийгээр хөнөөсөн байна. Гэрчээ хэлэх үг вэ нөө? Шүүгчээ. Дом прокурор. Чоймголөгч. Миний юу хийдгийг мэдэх үү? Би брокер хүн. Би эрсдэлтэй нөхцөлийг боломж болгодог хүн. Яагаад охиноо хэрэгт гүтгсэн бэ гэж гайхаж байна уу? Хэрвээ би шоронд орчих юм бол толгойд нь мөнгнөөс өөр юм бодогддоггүй хоосон толгойтой энэ охин яаж намайг хамгаалах юм? Тэзан группийн 2000 гаруй ажилтнуудыг хэн цалинжуулж гэр орныг нь тэжээх юм? Тэр чинь өвхөл захих хүн байсан юм. Энэ дэлхий дээрх ам бүхэн адил тэгш байдгүй юм. Тэнийг новшнууд энэ хэргийн цаад мөн чанарыг ч ойлгож чадахгүй. Гэхдээ тэрийг одоо хэллээгээд юу ч өөрчлөгдөхгүй л дээ. Тэгээд бүгдийг нь ярил та. Би энэ хүнийг яралтай баривчлахыг шаардж байна. Тэгвэл явцгаая да. Баяр хүргэе, прокурор. Ингээд ийм захирлыг аваад гарсанд шүүх хурал завсарлаа. Шүүх хурлын дараа Суншиг прокурор хийж үний офс дээр ирж уулзаад тэрнийг энэ хэрэг дээр шударгаар ажилласанд нь баяр хүргэдэг. Бас чухал хэргийг мөрдөж илрүүлсэн Суншиг прокурорч олонний өмнө шагнууллаа. Тэгсэн оройн Тисан групптэй хамтардаг хуулийн фирмээс төлөөлөгч ирж ийм захирал хийж үнийг өмгөөлөгчөөрөө ажилуулах хүсэлтэй гэдгийг дамжуулдаг. Тэгээд хийж үн эхлээд ийм захиралтай уулзна. Та намайг хуурч чум менежерийг өөрийнхөө өмнөөс ял өрүүлэх гэж байсан та надаас уучлалгүйх үү? Намайг уучлаарай. Гэхдээ тэглээгээд юу өөрчлөгдөх юм? Надаас савхар зоосч гарахгүй учраас би дахиад уучлалгүй. Намайг уучлаарай. Хоёулаа боддоор ярилцъя. Чи одоо өөрийн хуулийн фирмийг байгуулсан учраас чамд мөнгө хэрэгтэй. Цалин түрээсгэл. Миний өмгөөлөгчөр ажил. Би чамд хангалттай төлнө. Зарагсан хийж тэрнээс бүх хүннээ ярьж өгөхийг хүслээ. Энэ гэрээнд гарын үсгээ зурвал би бүгдийг нь ярьж өгье. Тэгэд хийж гарын үсгээ зурж өмгөөлөгчөөр нь ажил харуулдаг. Ингээд хоёулаа үйлчлүүлэгчийн харилцаатай боллоо. Танд баярлалаа. Тэр өдөр эрхчлөөтэй болсон Мираг нэг байранд ирэхэд жум менежер хүлээж байна. Одоо өөрөө хоол олж, өөрийнхөө амьдралыг авч яв. Гомдлоод байлгүй хүн шиг амьдр. Чамд туслах хүн нэг ч үлдээгүй шүү. Онцгой байдал үүсвэл над руу залгаарай. Аав яасан бэ? Аав үнэхээр тэрнийг алчихсан юм уу? Бичлэг дээр байсан над шиг охин би биш штэ. Тэгээд юу гэж? Тэгээд надад сүүлийн удаа туслаад өгөөч. Мира, энэ чамд ахтна. Зүгээрээ. Тэгээд жум менежер тэрэнд нэг цэнэггүй утас өгсөнд Мира утсыг аваад таксинд суугаад явлаа. Гэтэл утасны кейст бас нэг түлхүүр байна.
Тэгээд тэр хийжүүн дээр очиод тэрнээс тусламж гуйлаа. Тэд утсыг нээгээд үзтэл утсанд ямар ч дуудлага хийсэн түүх байдгүй. Харин Таиландын Бангкок дэх нэг газрын зураг байсанд хийжүүн ийм захирлыг шүүх хурлын үеэр Таиланд явсныг сандаг. Ингээд хийжүүн Мира хоёр Таиландд очиод нөгөө хаягийг дагаж явсаар нэг агуулгын байранд ирлээ. Тэгээд 3 дугаартай хаалганы өмнө ирсэнд хаалган цоочтой байна. Мира нөгөө утасны ард үсэн түлхүүрийг өгтөл хийжүүнч түлхүүрээр цоожийг тайлж хаалгыг найдаг. Ингээд тэднийг дотогшоо ортол тэнд даврах том хоосон заал байна. Цааш явсаар нэг заалны засвар хийсэн хэсэгт ирсэнд тэнд нь Юнагийн гэрийн доодох зогсоолын хэсгийг яг дуурайлгаад хийж гисэн байсанд Мира ойлж эхэлнэ. Мира явж авточ нь уулзъя. Тэгээд Мира яваад ийм захиралтай уулздаг. Чи турчгаа юу да? Би юу гэж хэлэх ёстой вэ? Уучлал гуйх ёстой юу? Талархах ёстой юу? Би одоо яах ёстой вэ? Хүсснээр амьдр. Аз жаргалтай амьдр. Мөнгөнд битгий санаа зов. Надад их мөнгө байгаач. Одоо ямар ч хэрэггүй. Аава, би Таиланд явсан. Та тэрнийг халаагүй штэ. Бид арх уугаарай. Чамд зохихгүй юм байна лээ. Ойлгосноо? Энэ бүхэнд би буруутай. Аава, надаас л болсон. Намайг уучлаарай. Хамгаалагчаа. Би уулзаад дуусчлаа. Аава, бити явал та. Аава, эргэж ирнэ үсттэй. Битгий хуйлаа. Ойр орхон ирж угаарай. Аав нь сансан шүү. Удалгүй хянагчид ийм захирлыг шоронд болох шүүх хуралд хүргэж өгсөнд тэнд цугласан сэтгүүлчид шуугилдаж байна. Тэгсэн ийм захирал Кабель Гайын гэрт жинхэнэ бичлэгийг үзснээ сандаг. Бичлэгт Мира Юната маргалдаж байгаад шал согтуу машиндаа сууж. Тэгээд урагш хөдөлж хан мөргөөд ухарч хан мөргөөд дахиад урагшлахдаа Юнаг мөргсөн байж таардаг. Энэ үтсэн ийм захирал өөрийн ирэхгүй ойлно. Тэгээд Кабель Гаяас тусламж гуйсан байж. Охиноо хэрэгээс мултлахын тулд Кабель Гайтай нийлээд тийм жүжиг зохиосон байжээ гэж. Бас шүүх хурлын үеэр Таиландд агуулга худалдаж яваад яг тэр үеийн зогсоолд байсан шиг үнэтэй машинуудыг байрлуулж яг адилхан засвар хийсэн байна. Тэгээд үйл явдлыг орлон тоглогчдтойгоор яг адилхан зохион байгуулж бичлэг хийсэн байж. Бас Кабель Гайыг найрч прокурортой яриулсан байжээ. За бас шөнийн цэнгэний газруудаар явж охинтойгоо болоод Юнатай адилхан эмэгтэйчүүдийг олж Юна Мира хоёрын оронд тоглуулсан юм байна. Гэтэл Юнагийн дүрд тоглох эмэгтэй Юнатай усны дусал шиг адилхан байсанд ийм захирлын сэтгэл нь хөдөлж Юна өөртөө нь ярьж байх шиг санагддаг. Зүгээр дээ намайг уучлаарай. Үнэхээр уучлаарай. Ингээд зураг авалтын дараа Мира Юна хоёрын дүрд тоглосон хоёр эмэгтэй эвтэй найртай явсанд ийм захиралд жинхнээсээ Мира Юна хоёр эвтэй найртай байх шиг санагдаж сэтгэл нь хөдлөөд өөрийн ирэхгүй ойлдог. Оройн ийм захирал жум менежертэй хооллож байхад удахгүй болох гэж байгаа зүйлийг мэдэж байсан жум менежерч өөрийн ирэхгүй ойлно. Тэгэд ийм захирал тамхи татаж бодол болж сууснаар кино маань конец фильм. За энэ хүрээд энэ галзуу киноны тайлбар маань дууслаа гэж. За ямар ч аав охиныхоо төлөө энэ байдгааг л хийх байх та гэж моброд нь бодогдлоо. Тэгээд буруу энэ галзуу киног Simple App-тай хамтран хүргэлээ. Simple App-аа татаад зээлийн дарамтаа багасгаарай. Цаашаа шахаарай. Дахиад оролтоо давхар миний охин. Асуудлууд нэмэгдсээр заримдаа бүр дарамт болж хувирах үе бий. Гэхдээ ямар ч асуудлыг хөнгөвчлөх шийдэл бас бий. Сар төлдөг зээлийн төлөлт чинь өндөр байгаа бол Simple application-ыг ашиглан бууруулад амьдрал дахь бусад чухал зүйлстэй зарцуулаарай. Зээлийн дарамтаа багасга Simple төлөлт бууруулах зээл. За тэгээд моброгийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Таалагдсан бол та нар маань лайкаар бомбогдоод өгөхөө мэдэрэй гэж хэдүүлээ. Тэгээд дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзцгаая манайхаа.